Дараагийн мэдээг танилцуулъя. Шивэд улсад нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байна. За тослог ихтэй сүү болон цэцгийн тос хэрэглэх нь хүмүүсийг зөнөглөх өвчний эрсдлээс хамгаалах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон байна. За өдөрт хамгийн багадаа 2 цусам тослог ихтэй бяцлаг иддэг судалгаанд оролцогчид зөнөглөх өвчин үүсэх эрсдэл 13% бага. За цусны зөнөглөх өвчин үүсэх эрсдэл 29% бага байгааг тогтоосон байна. За Шведэд бол энэхүү судалгааг маш удаан хугацаанд хийсэн. За энэ судалгаанаас үзэхэд тослог ихтэй бяцлаг цэцгийн тос идэх нь зөнөглөх өвчин үүсэх эрсдлийг бууруулдаг байж болзошгүйг тогтоосон байна. За энэхүү судалгааг невролог нэртэй сэтгүүлд анх хэвлэн нийтлүүлсэн байна. За энэ дээр судалгаанд дурдсанаар чидар, бири бяцлаг, гауда бяцлаг, тослог ихтэй цэцгийн зэрэг тослог ихтэй сүүн бүтээгдэхүүн нь бол тогтмол хэрэгэлдэг хүмүүс сүүлийн хэдэн 10 жилийн туршид огт бага хэрэгэлдэг эсвэл огт хэрэгэлдэггүй хүмүүстэй харьцуулахад зөнөглөх өвчин үүсэх эрсдэл бага байсныг нь судалгаагаар тогтоосон. За энэхүү судалгаанд бол Шведийн 27670 орчим насанд хүрэгчдийг хамруулсан. За тэд судалгаанд хамрагдахтаа дунджаар 58 настай байсан байна. За оролцогчдын эрүүл мэндийн байдлыг 25 жил орчмын хугацаанд бол хянаж ажигласан. За энэ хугацаанд 3208 хүн зөнөглөх өвчнөөр онцлогдсон байна. За судалгаанд эхэнд оролцогчдод 7 хоногийн хугацаанд юу ийснээ тэмдэглэх. За өмнөх жилүүдийн хоолны дэглэмийн талаар дэлгэрэнгүй санал асуулгад хариулах юм байна. За ингээд хоол бэлтгэх аргынхаа талаар мөн судлаачтай зөвлөлдөж ярилцсны үндсээр тухайн судалгааг хийсэн. За судлаачид өдөрт дор хаяж 50 г тослог ихтэй бяцлаг буюу ойролцоогоор 2 цусам читар бяцлаг иддэг хүмүүс өдөрт 15 г-аас бага өөх тос хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад зөнөглөх өвчин тусах магадлал нь бага байгааг тогтоосон. Тослог ихтэй бяцлаг нь 20 гаруй хувийн тос агуулдаг бол өндөр тослогтой цэцгийн ихэвчлэн 30-40% тос агуулдаг болохыг тодорхойлсон. Нас хүүс боловсролын түвшин, хоолны дэглэмийн нийт чанар зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзвэл бяцлаг их хэрэглэх нь зөнөглөх өвчин үүсэх эрсдлийг 13%-аар бууруулдаг болохыг тогтоосон байна. Өдөр бүр тослог ихтэй цэцгийн хэрэглэх нь зөнөглөх өвчний эрсдлийг бууруулдаг болохыг мөн тогтоосон. Өдөрт доор хаяж 20 г буюу 1-2 халбаг цэцгийн хэрэглэх нь ийм цэцгийг огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад эрсдэл нь 16%-аар бага байхыг мөн тогтоосон. За энэхүү нөлөө нь бол бүх сүүн бүтээгдэхүүнд хамааралгүй юм байна. За гол нь бол тослог ихтэй бяцлаг цэцгийн нь бол зөнөглөх өвчний эрсдлийг бууруулдаг. За үүнтэй адил бууруулдаг ийм бусад сүүн бүтээгдэхүүн байхгүй байгаа гэдгийг бол онцолсон байна. За тиймээс тархины эрүүл мэндэд бол бүх сүүн бүтээгдэхүүн ижилхэн нөлөөтэй биш гэдгийг бас судлаачид анхааруулсан. За судалгааны үр дүнгээс үл хамааран мэрэгчлэнүүд энэхүү судалгаанд тослог ихтэй сүүн бүтээгдэхүүн болон зөнөглөх өвчин үүсэх эрсдэл хоёрын хоорондын хамаарлыг авч үзсэн. За ингэхдээ энэ буурах хамаарлал нь энэ хоёрын учир шалтгааны холбоо байгаа гэдгийг шууд нотлохгүй байгаа гэдгийг бас анхааруулсан байна. Альцгеймерийн нийгэмлэгийн доктор Ричард Окли дасгал хөдөлгөөн, тэнцвэртэй хооллол, тамхинаас гарах зэрэг амьдралын хэм маягийн хүчин зүйл нь илүү үүрэг гүйцэтгэдгийг мөн онцолсон байна. За өөрөөр хэлбэл зөвхөн цэцгий болон бяцлаг хэрэглэснээр зөнөглөх өвчнөөс өөрийгөө сэргийлэх боломжгүй гэж үзэж байгаа юм байна. За үүний зэрэгцээ хүн тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй, тэнцвэртэй зөв хооллох, за тамхинаас гарах зэрэг ийм дадал зуршлуудыг амьдралдаа нэвтрүүлэх нь бас чухал үүрэгтэй гэдгийг онцолж байгаа юм. За Эдинбургийн тархины шинжлэх ухааны төвийн захирал профессор Тара Спирс Джонсон судалгааны өөр нэгэн хязгаарлалтыг бас тэмдэглэсэн байна. За энэ судалгаанд бол оролцогчдын хоолны дөглөмийг зөвхөн нэг удаа зөнөглөх өвчний оншийг шинжилгээс 25 жилийн өмнө хэмтсэн гэдгийг хэлж байгаа. За мэдээж 25 жилийн хугацаанд бол хүмүүний хоолны дэглэм өөрчлөгдөж байгаа. Зөвхөн нэг хоол хүнсээ хэрэглэхгүй байх магадaltaй учраас энэ судалгааны бас хязгаарлалт нь энэ байгаа гэдгийг анхааруулсан байна. За ерөнхийдөө амьдралын хэм маяг нь тархины эрүүл мэндийн гол хүчин зүйл хэвээр байгаа гэдгийг судлаачид нэмж хэлсэн. Эрүүл хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, танин мэдгүй үйл ажиллагааг тогтмол хийж байх нь тархины өөрийнх нь альва өвчнийг эсрэг сөрөнд эсвэрлэх чадварыг нэмэгдүүлдэг болохыг салбарын хэмжээнд баттай нотолсон гэдгийг судлаачид хэлсэн. За мөн аль нэгэн хоол хүнс зөвхөн хүмүүсийг зөнөглөхөөс хамгаалдаг гэсэн баттай нотлогоо байхгүй гэдгийг мөн судлаачид анхааруулж хэлж байгаамаа. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.